Эрнигийн 2 дахь ололт. Эрнигийн түүхийг дахин үргэлжлүүлье. Би богино хэмжээний багтрал твдэлтэй тайвнаар өнгөрүүлсний дараагаар тэр сайхан мэдээг их нэртэй дуулгахаар том өрөөр өгөө орлоо. Тэр ном намайг идгээлээ гэж би түүнийг тэрврэнгээ хэллээ. Ямар ном гэж тэр надаас асуув. Тэр асуултанд гайхшин кофений ширээн дээр буй твдэх эмгэг болон хүлээн авах залбирлын талаарх 2 ном руу би харлаа. Твдэх эмгэгийн тухай номоо гэж би хэллээ. Гэхдээ одоо бодох нэ. Тэр 2 ном хоёулаа надад ижил зүйлийг өөр өөр замаар сэтгэл зовлонгийн эмчилгээг хүлээн зөвшөөрөн хүлээн авах гэдгийг зааж өгчээ. Энэ зэрэгслийг анзаарснаар би Библиэлд энэ зүйлийн талаар юу гэж заадгийг олж мэдхээр Библийг судлахаар шийдлээ. Хэдийгээр Библиэд онцгойлон багтрал твдэлтийн талаар дурддаггүйч санаа зовнил уур айдаст хэрхэн хандахыг тайлбарласан хэдэн ишлэлүүд бий. Энд тийм 3 ишлэлийг дурдъя. Ахан дүүс минь ээ, янз бүрийн бэрхшээл сорилт тулгарвал түүнийгээ баяр баясгалантай зүуд тооцож байгтун. Учир нь гэвэл сорилт туршилтыг тийнхүү давсныхаа үр дүнд итгэлч нь хөдлөшгүй бат болно гэдгийг та нар мэдэж байгаа билээ. Хөдлөшгүй бат итгэлээ хадгалан түүнийхээ үр дүнг амьдралдаа бүрэн дүүрэн харуулж байгтун. Тийнхүү та бүхэн нас бий гүйцэх мэд итгэлээрээ өсч бойжохдоо хүнд байвал зохих сайн сайхан зан чанараар огт дутахгүй болно. Яаков номын 1-р бүлгийн 2-оос 4-р ишлэл. Тийм ээ. Энэ ишлэл хачин сонсогдож байгаач Яаков бидэнд бэрхшээл туулж байхдаа баяртай байхыг зөвлөж байгаа юм. Энэ нь зовиуруудтайгаа тэмцэж байхаар тэднийгээ зочлон хүлээн авахтай туйлын адил зүйл юм. Хэрвээ би Бурхан энэ бүхний эрх мэдэлд нь байгаа бөгөөд тэрээр өөрөө юу хийж байгаагаа мэддэгэ гэдэгт итгэвэл амьдралд минь ирэх бэрхшээл бүрийг би хүлээн авч чадна. 1-р Тесалоник номын 5-р бүлгийн 16-аас 18-р ишлэлд үргэлж баяр баясгалантай байгтун. ертөнцийн эзэнтэй байнга ярьж байгтун. Ямар ч үед ямар ч нөхцөлд ертөнцийн эзэнд талархаж байгтун. Учир нь Есүс Христтэй нэгдмэл болсон та бүхнийг ийм л байгаасаа хэмээн ертөнцийн эзэн хүсдэг билээ. Дуулал номын 46-р бүлгийн 10-р ишлэлд байлдан тэмцэлтэхэ болцгоо. Тэгвэл та нар намайг ертөнцийн эзэн гэж танина. Тэгэхээр санаа зовнилын эмчилгээ нь залбирал юм. Би өөрийн бодлуудыг гаарч өөрийг минь захирахыг зөвшөөрөх албагүй. Би асуудлуудаа Бурханд хэлж түүгээр эдгээрт санаа тавиулж болно. Ингэсэн үедээ би зөвхөн Бурханы өгч чадах амар амгаланг мэдэрдэг. Эрнигийн олсон Библийн ишлэлүүд биднийг Бурхан руу ойртож, түүнд итгээрэй хэмээн урамшуулж байгаа юм. Гэвч олон хүмүүс энийг хэцүү, бүр аюултай зөвлөмж байна гэж боддгоо. Тэд энэ мэдчлэн эргэлзэж байж болох. Бурхан үнэхээр оршин байдаг гэж юу? Бурхан оршин байлаа гэхэд тэр бидний талаар санаа тавьдаг гэж юу? Тэрээр эдгээр Библийн ишлэлүүдийн хэлж байгаачлан үнэхээр биднийг хайрлаж чаддаг гэж юу? Бурхан итгэл хүлээхүйц байж чаддаг гэж юу? Тэр чинь бидний хийсэн буруу зүйлсийн төлөө биднийг шийтгэж чадах нэгэн биш гэж юу? Тийм нэгэнтэй дотносон гэдэг эрсдэлтэй л сонсогдож байна. Тийм ээ, эдгээр эргэлзээнүүд нь Бурхан руу хит ойртох талаар таны өөрийн тайлбаруудыг харуулж байж магадгүй юм. Тэгвэл эдгээр тайлбаруудаа анзаараад өөр 2 хүний түүхийг сонсцгоё. Бид тэднээс Бурхан руу ойртохоос айх болон твдэх эмгэгийг хэрхэн даван туулахыг илүү сайнаар суралцах болно.